Эр хүний дүрээр амьдарч түүхэнд мөнгө хүрсэн эмэгтэйчүүд. 1-р хэсэг. Түүхийн ихэнх цаг үед эмэгтэй хүнд эр хүн шиг хүсснээрээ амьдрах боломж хязгаарлагдмал байсан юм. Эмэгтэй хүний үсэн нурт ухаан нь богино гэд ямар нэг зүйл хийхийг нь хориглож эр хүнээс дутуу үнэлэх явдал аль ч улсад байсаар ирсэн. Орчин үед ч эмэгтэйчүүдийн эрх хүйсийн тэнцвэртэй байдлын төлөөх тэмцэл өрнөсөөр л байгаа. Спортын тэмцээнд оролцож, дайнд тулалдаж, алдар нэр ажил мэргэжлийн карьераа босгохын тулд өөрийн хүүснээсээ татгалзаж, эр хүний дүр туурж байсан маш олон бүсгүйчүүд байдаг. Ингээд түүхийн хуудсанд бичигдэн үлдсэн баатарлаг үйлс бүтээсэн эрэлхэг бүсгүйчүүдийн тухай сонирхолтой мэдээллийг цуврал болгон хүргэе. Рена Канакоги, жудо бүхийн загалмайлсан их. Америк нэгдсэн улсын алдарт эмэгтэй жудочин Рена Канакоги хүүхэд байхаасаа л жудо бүхийн мастер болохыг мөрөөддөг байв. Бруклинд төрж өссөн охин чадлынхаа хэрээр хичээж гардан тулааны спортод бүхний зориулдаг байлаа. Тэднийх ядруухан амьдардаг байсан учраас ээж нь хот дог зарж амжиргаагаа залгуулдаг байжээ. Рена гэр бүлдээ нэмэр болохоор бүр 7 настай байхасаа л янз бүрийн ажил хайдаг байсан бөгөөд өсвөр наснда Апачи нэртэй гудамжны гэмт хэргийн бүлэглэлийг удирддаг байв. Рена охин жудаач болох мөрөөдлөө биелүүлэхийг туйлын хүсдэг байсан ч түүний өмнө маш том асуудал тулгарсан гэдэг. Асуудлын гол учир нь 1950-ад оны үед Америкт эмэгтэй хүн жудо бүхийн тэмцээнд оролцох боломжгүй байсан юм. Тэр үед жудо бүхийн спортод эмэгтэйчүүдийн төрөл гэж байгаагүй яж. Гэсэн хэдий ч Рена бууж өгсөнгүй. 1959 онд Рена Нью-Йорк хотноо зохиогдсон жудо бүхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор сэтгэл шулуутсан байна. Ингээхийн тулд тэр эрэгтэй хүний дүр хувирахаар шийджээ. Рена үсээ богиносхон тариулж хөх цээжээ даавуугаар чанга гихчин ороож өөрийгөө Расти хэмээх эрэгтэй хүний нэрээр нэрлэж орхив. Түүний оролцохоор шулуутсан тэмцээний дүрмэнд эмэгтэй хүн оролцохыг шууд хориглоогүй ч тэмцээний мэдүүлэгт хүйс загаагүй байжээ. Тухайн үед шүүгчид эмэгтэй тамирчдыг туйхан амархан бэртэх магадлалтай гэж үзээд тэмцээнд орохыг нь эсэргүүцдэг байсан хэдий ч Рена тэдний үзэл буруу гэдгийг баталсан юм. Тамирчин бүсгүй өөрийн өрсөлдөгч эрэгтэй жудоочдыг бүгдийг нь дараалан ялж алтан медалийн эзэн болжээ. Тэмцээнд ялалт байгуулсан Рена үнэнээ өчгөн зүйтэй хэмээн үзээд өөрийгөө эмэгтэй гэдгийг илчлэхээр шийдсэн юм. Гэтэл тэмцээн дууссаны дараа тэмцээнийг зохион байгуулагчид түүнийг эмэгтэй эсэхийг асуухад Рена толгойд өгчээ. Харамсалтай нь ингээд түүнийг орох эсгүй тэмцээндээ зөвшөөрөлгүй орсон хэмээн медалаа эргүүлэн өгөхийг шаардсан байдаг. Рена хэдийгээр медалаа эргүүлэн өгсөн ч шагналаас илүү зүйлийг олж авсан юм. Түүний хийсэн зоримог үйлдэл ирээдүйд эмэгтэй жудоочид татами дээр гарч барилдах нөхцөлийг нь бүрдүүлсэн чухал алхам болсон төдийгүй Рена жудо бүхийн түүхэнд шинжилэл хийж чадсан юм. Сонирхуулахад 1962 онд Рена Японы Ничида их сургуулийн жудогийн багт бэлтгэл хийж байхдаа ирээдүйн нөхөр болох жудооч Рёхэй Канакогитой танилцсан. Улмаар гэр бүл болон Рена Канакоги нэртэй болсон байдаг. Рена 1976 онд Америк нэгдсэн улс руугаа буцан очиж эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдсон ажиллаж байжээ. Түүний ачаар жудо бүхийн эмэгтэйчүүдийн төрлийг 1988 оны Сөүлийн зуны олимпийн наадамд оруулсан бөгөөд тус олимпиад Рена Америк нэгдсэн улсын анхны эмэгтэйчүүдийн жудо бүхийн шигшээ багийн дасгалжуулагчаар оролцсон түүхтэй. Тэр өөрийн шавь Маргарет Кастрог дасгалжуулж, улмаар шавь нь тус олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн байдаг. Рена Канакоги жудо бүхийн түүхэнд хамгийн анхны 7 дугаар зэргийн хар бүстэй тамирчин болж байсан төдийгүй түүнийг одоо ч жудогийн загалмайлсан их хэмээн нэрлэдэг. Рена эрэгтэй болж тэмцээнд орж төрүүлээд авсан медалаа хурааснаас хойш 50 жилийн дараа хөдөлмөрийг нь үнэлэн алтан медалаар нөхөн шагнажээ. Алдарт жудогийн загалмайлсан их 2009 онд өвчний улмаас таалал төгссөн юм. Маргарет Н. Балки, мис засалч хүний их эмч. Англи тариачны гэр бүлд мэндэлсэн Маргарет М. Балки хэмээх эмэгтэй мис заслын эмч болохын тулд бүх насаараа Джеймс Бэри гэх нэртэй эр хүний дүрээр амьдарсан байдаг. Учир нь тухайн үед эмэгтэй хүн ангаахын эрдэмт суралцах хориотой байсан юм. Маргарет Балки охин Британий ёс заншлын дагуу чанга хатуу гараар өсч хүмүүжжээ. Гэвч тэдний гэр бүлийн бизнес нуран унж эцэг эх нь хоригдох болсноор Маргаретийн гэр бүл шинэ орлогын их усүр хайх хэрэгтэй болсон юм. Охины гэр бүл маш тарчиг амьдарч байсан тул аавгаах нь тэднийг тэжээдэг байв. Удалгүй аавгаах нь нас орсноор гэрээ тэжих том үүрэг түнд ногджээ.
Маргарет охин эмч болохыг туйлын их хүсдэг байсан хэдий ч Английн хуулиар эмэгтэй хүнийг эмч болохыг хоригддаг байв. Тухайн үед охин эмчийн сургуульд орохын тулд хэсэг хугацаанд эрэгтэй хүний дүрд хувирах шийдвэрийг гаргажээ. Зорилгодоо хүрэхийн тулд Маргарет охин ээжийнхээ хамт Шотландын хөлөг онгоцонд суув. Ингээд онгоц зорьсон газраа хүрэхэд зорчигчид буухад Маргарет охин Джеймс Бэри хэмээх нэртэй хүү болсон байлаа. Ингээд Джеймс хүү ээжигээ даган хөлгөөс болсон юм. Бүсгүй туранхай бие галбар халмиг хүссэн түүнийг яг л эрэгтэй мэт харагдуулж байсан гэдэг. Тэр эр хүн шиг хувцлаж гадаад төрх дуу хоолойгоо өрчилжээ. Ийхүү тэр хүссэн мэрэгжлээ эзэмшиж Эдинбургийн их сургуулийг хүний их эмч Мистаслин эмчээр төгссөн байна. Харамсалтай нь гэр бүлийнхэн санхүүгийн байдлаас олж тэр эргээд гэртээ харж чадаагүй учраас Британийн цэргийн ангид мөн л Джеймс Бэри нэрээрээ оржээ. Тухайн үед 22 настай байсан бөгөөд Мистаслин эмчийн туслахаар ажиллаж хожим 1857 онд цэргийн хуарангийн бүх эмнэлгийн хянагчаар томилогджээ. Британийн цэргийн анги халдварт өвчин ихтэй, гэмтэл бэртэл ихтэй байсан нь Джеймсийг гайхалтай мэс засаж болоход нөлөөсөн ч түүний цэргийн ангийг эмгэгцэгцтэй байлгахыг хүссэн хүсэл нь удирдлагуудын бухимдлыг төрүүлжээ. Улмаар түүнийг инэтгэг дараа нь Британийн хэд хэдэн колони улс руу илгээсэн байна. Ажил мэргэжлийн хувьд Бэрид азгүйдэл зэрэг тохиолдож байсан бөгөөд тэр генерал болсон байсан ч Сахилга бат зөрчсөний улмаас жирийн эмч болжээ. Гэхдээ тэр хоолойр шар тахал болон бусад төрлийн халдварт өвчнөд тэмцэж мэргэжилдээ үнэн ч хэвээр үлдсэн юм. Тэр өөрийн өвчтнүүдэд маш хүндэтгэлтэй хандаж тэднийг халамжилж эмнэлгийн байгууллагуудыг чанартай үйлчилгээ үзүүлэхийг шаарддаг байв. Бэриг өвчтнүүд маш ихээр хүндэлдэг байсан нь удирдлагуудад огт таалагддаггүй байжээ. Тэд түүнийг өвчтнүүдээ хэтэрхий их эрхлүүлж байна гэж үздэг байлаа. Өмнөд Африк Кейп Таунд цэргийн эмчээр томилогдсон ажиллаж явах хугацаанд олон нээлт хийж амжилт гаргасны нэг нь анх удаа хийсвэрээр төрүүлэх хагалгаагаар их хүүхэд хоёрын амийг аварсан явдал байсан юм. Түүгээрч зогсохгүй Бэри тухайн цаг үедээ хамгийн чадварлаг Мистаслин эмч тооцогддог байв. Хамт ажилдаг цөөн хэдэн хүн Бэрийг эмэгтэй гэдгийг нь мэдэж байсан ч мэдээллийг нуцалдаг байв. Бэриг Кейп Тауны хотын захирагчтай хайр сэтгэлийн холбоотой болж хүүхдтэй болсон гэх яриа байдаг ч хүүхдийн хувь тавилан тодорхойгүй үлдсэн байдаг. Харин Бэригийн нууц 1865 онд түүнийг цусан суулгах өвчнөөр нас барсны дараа ил болжээ. Хэдийгээр тэр сувлагч нартаа өөрийгөө нас барсны дараа хувцастай нь оршилж өгөхийг гуйж гэрээслэл үлдээсэн боловч гэрээслэл нь зөрчигдсөн юм. Хамт ажилдаг сувлагч нар нь түүнд хүндэтгэл үзүүлэн биеийг нь угаах үедээ эмэгтэй хүн байсныг нь олж мэдсэн байна. Харин батлан хамгаалах яам энэхүү мэдээллийг олон нийтээс нуцалсан гэдэг. Алдарт Мистаслин эмч Джеймс Бэрийг нас барснаас бараг 100 жилийн дараа судлаачид түүнийг эмэгтэй хүн байсныг батлах бичиг баримтууд жинхэнэ нэрийнхээ өмнөөс гараар бичсэн хэд хэдэн захидлуудыг нь архиваас олж уншсанаар түүний жинхэнэ нэрийг Маргарет М. Балки болохыг тогтоосон байдаг. Энэхүү зоригт бүсгүйн талаар ном зохиол кино хүртэл бүтээжээ. Түүний түүх амьдралд хүнд хэцүү зүйл тулгарсан ч өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бууж өгч болохгүй гэдгийг харуулсан юм.